За бичлэг үзэх хүчин мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр Приншизигийн талаар бяцхан мэдээлэл хүргэнэ. За энэ цэг нь хаана байрладаг гэхээр толгойн ардалт тагцны яс. За чихний дээд захын холбосон шугам орчимд байрладаг. Ерөнхийдөө тагцны хонхорд гэж хэлж болно. Гэхдээ яг зурган дээр нэлээд тодорхой заагаад өгсөн байгаа шүү. Зургаа хараарай. За тэгээ энэ цэг дээр массаж хийхлээр зэрэг яадаг вэ гэхээр толгой өвдөх, за нүд чилэх, хүзүү чилэх, чих шуугах, за мөн нойр гүйдэх, стресснээс болж чээж өшөх, за даралт хэлбэлцэх, хамар битүүрэх гэд уюудад массаж хийж болдог. Эрхүү хурууныхаа үзүүрээр бичлэг дээр гарч байгаа. Энийг сайн анзаараарай. За массаж хийхдээ 3-5 удаагийн давтамжтай юм. Даралт нь дунд зэрэг байна. Хит хүчтэй дарж болохгүй. За ингээд шинж тэмдгүүд намдаад ирэхээр бас өс уналтын шинж тэмдэг байвал энэ зэг дээр ер нь массажлж байвал их зүгээр байдгийн байлээ шүү. Маш сайхан таашруулж өгдөг, нойрыг сайн дэмжиж өгдөг. За мөн гуашаагаар массаж хийж болно.